Төвцөг мэдээллийн хөтөлбөр энэ 7 хоногийн ээлж дугаараа та бүхэнд хүргэж байна. Хөтөлбөрийн ихэнх мэдээллийн хураангуйд анхаарлаа хандуулна. Олон улсын цахилгаан холбооны байгууллага боловсролын чанар хүртээмжийг сайжруулахад хамтран ажиллана. Цагаан галт хөтөлбөрийн дүнд самс ноолуурын экспорт 6 дахин нэмэгдэжээ. Шинэ ба хуучин орос улсны үн сүүлийн 3 жилд тасралтгүй өссөн үзүүлэлттэй байна. 2026 оны дэлхийн эдийн засгийн чуулган нэгдлээ. Японы ерөнхий сайд Такаичи ээлжит бус сонгуул зарлав. Италийн нэрт загвар зохион бүтээгч Валентино Гарабани 93 наснда таалал төгслөө. Эхний мэдээг хүргэе. Швейцарын Давос хотноо болж буй дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцож байгаа Монгол улсын ерөнхий сайд Занданшитар олон улсын цахилгаан холбооны байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга хатагтай Дорын Богдан Мартиг хүлээн авч уулзлаа. Багшлахуугаас суралцахуй чиглэсэн боловсролын шинжилгээний хүрээнд Монгол улс ирэх хичээлийн жилээс бага боловсролын хөтөлбөртөө хэмэл оюун ухаан, технологийн суурь мэдлэг олгох хичээлийг тусгасан талаар ерөнхий сайд Занданшитар онцолж, энэ хүрээнд багш нарт хэмэл оюун ухааныг хэрхэн ашиглаж сурах талаар Google компани болон Google Gemini Academy-тэй хамтран ажиллаж буйг дурдлаа. Засгийн газрын 2025 оны 130 дугаар тогтоолоор ерөнхий боловсролын мэдлээ захим сургууль байгуулсан. Ирэх хичээлийн жилээс дэлхийн өнцөг булан бүрээс хүүхэд их хэл, үндэсний өв соёл, түүхийн хичээл судлах боломжтой болох юм. Мөн хэмэл оюун ухаан суурилсан багшийн туслах болон сурагч бүрийн онцлог тохирсон туслагуудыг хөгжүүлэхээр ажиллаж байна. 2023 оноос эхлүүлсэн хамтын ажиллагааны хүрээнд Google боловсролын багц болон Google танхим платформыг 100 мянга гаруй багш сурагчид ашиглан мэдлэгээ хэлж байна. Мөн Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр ирэх 4-р сард багшийн AI туслах туршилтаар ашиглах гэж байгаа юм. Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Улаанбаатар хотноо энэ онд бүсийн семинар зохион байгуулахаар төлөвлөж буй бөгөөд цаашид хэмэл оюун ухаан цахим технологи ашиглаж Монгол улсад боловсролын салбарын чанар хүртээмжийг сайжруулахад хамтран ажиллахаар тохиролцов. Тус байгууллага нь нэгдсэн үндэсний байгууллагын төрөлцсөн агентлаг бөгөөд дэлхийн дахны мэдээлэл харилцаа холбооны технологийн салбарын бодлого, стандарт зохицуулалтыг боловсруулах үндсэн чиг үүрэг хэрэгжүүлдэг юм. Дараагийн мэдээг хүргэе. Монгол улсын ерөнхийлөгч хөрөсөх малын гаралтай түүхэн эдийг үн цэнтэй болгох зорилгоор цагаан галт үндэсний хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн. Тус хөтөлбөрийн хүрээнд түүхээр нь гадагш худалдаалдаг байсан ноолуураас хамдаг болсон. Ингэсээр манай улс өнгөрсөн онд 330 сая $300 ноолуурын экспорт хийж чаджээ. Өнгөрсөн оноос эхлэн хэрэгжиж буй цагаан алт хөтөлбөрийн хүрээнд 66 аж ахуйн нэгж ноос ноолуур арьсчир боловсруулах эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр 520 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авчээ. 2010 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж буй Говь Эрдэнэ Кашмир компани цагаан алт хөтөлбөрийн хүрээнд 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авч хүчин чадлаа 10 гаруй хувь, хүний нөөцөө 20%, улсад төлөх татврын хэмжээгээ мөн 20% нэмэгдүүлж чадсан байна. Хэлбэрт ажилласнараа эх орныхоо хөгжүүлэлт хувь нэмрээ оруулаад түүхийн эдээ боловсруулаад ажиллаж байгаа түнхээр бахархалтай байдаг. Дүүнэртэй хандаж хэлэхэд хөнгөө үйлдвэрлэлийн салбар тэр дундаа энэ нооллуур үйлдвэрлэл рүү чиглэж ажиллахыг уриалж байна. Яг тэгвэл энэ 100% Монгол органик бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлтэйг цаашдаа хурдцтай хөгжиж байгаа салбар учраас хүний нөөц ер нь айгуу чухал. Тиймээс эх орныхоо хөгжүүлэлт хувь нэмрээ оруулаад ноолуурын салбарыг сонирхоорой гэж дүүнэртэй уриалж байна. Өнгөрсөн онд ноолуур үйлдвэрлэгчдэд 52 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл олгож, үйлдвэрүүдийн нэр хүчин чадал 2000 гаруй тонн болж өсжээ. Мөн 322 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл өгсөний үр дүнд түүхийн ноолуурын худалдан авалт нийт ноолуурын 60% хүрсэн байна. Өнгөрсөн онд 520 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон бол энэ онд 425 тэрбум төгрөгийн хүү багтай урт хугацааны хөнгөлөлттэй зээл олгох юм байна. Мөн түнчлэн цагаан алт хөтөлбөрийн хүрээнд гутлын үйлдвэрүүд жилд 1.5 сая гутал үйлдвэрлэх боломжтой болжээ. Одоогоор манай улс жилд 1 сая хос гутал үйлдвэрлэдэг байна. 2028 он гэхэд жилд 2 сая гутал үйлдвэрлэх зорилт тавиад байгаа юм байна.
Цагаалт хөтөлбөрийн хүрээнд арьс шир үйлдвэрлэлийн салбарт эргэлтийн хөрөнгийн болон хөрөнгө оруулалтын зориулалтаар 54 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Үүний дүнд ганцхан жилийн дотор 1.2 сая бог 500 мянган бодын ширийг бүрэн боловсруулах боломжтой болжээ. Үүний зэрэгцээ хаягдлыг дахин боловсруулах желатин шахмал шир үйлдвэрлэх хүчин чадалч нэмэгдсэн байна. Ийхүү цагаалт үндэсний хөтөлбөр нь малын гаралтай түүхийн эдийг түүхийгээр нь гаргадаг байдлыг халж нэмэн өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх шин шатанд гаргажээ. Хөнгөлөлттэй зээл бодлогын дэмжлэгийн үр дүнд ноос ноолуур арьс шир гутлын үйлдвэрлэлийн хүчин чадал эрчимтэй өсөж, экспортын орлого нэмэгдэж, орон нутгийн ажлын байр шинээр бий болсон байна. Салбарын доктортой хөгжлийг хангахын тулд ажиллах хүчин бэлтгэх, татварын уян хатан бодлого, дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах зохицуултыг цаашид хэрэгжүүлэх шаардлагатайг үйлдвэрлэгчид ярьж байна. Төвцөг мэдээллийн хөтөлбөр 7 хоног бүрийн мэгмар гараг бүрт та бүхэнд эдийн засгийн болон хүргэдэг. Үргэлжлээд эдийн засгийн болонд анхаарлаа хандуулна. Мэдээллийн хөтөлбөр эдийн засгийн болонгаар хүргэлжиж байна. Сүүлийн 3 жилд Монгол улсын үйл хөдлөх хөрөнгийн зах зээл ажиглагдчихгүй нийтлэг дүр зураг бол орон сууцны үн тасралтгүй өсч, харин иргэдийн орлого худалдаа авах чадвар харьцангуйгаар агшсаар байгаа явдал юм. Үндэсний статистикийн хорооноос албан ёсны мэдээлэл үүнийг тоогоор баталж байна. Гэвч энэ эсвэл зах зээлийн жам ёсны хөдөлгөөн үү? Эсвэл бодлогын алдааны үр дагавар үү гэдэг асуулт улам хурцаар тавигдж байна. 2025 оны 12 дугаар сарын байдлаар Улаанбаатар хотын шинэ орон сууцны 1 м квадратын дундаж үн 503 сая төгрөгт хүрээд байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 8%-аар, харин сүүлийн 3 жилийн хугацаанд 44.1%-аар өссөн дүн юм. Үнийн өсөлт зөвхөн жилийн түвшинд бус сар сараар үргэлжилж байгааг 2025 оны 12 дугаар сард бүртгэгдсэн 1.2% сарын өсөлт илтгэнэ. Энгийн жишээ татвал 60 м квадрат бүхий стандарт орон сууцны 2025 оны 11 дугаар сард 298.2 сая төгрөг байсан бол 1 сарын дараа 301.8 сая төгрөг болж ердөө 30 хоногийн дотор 3.6 сая төгрөгөөр өсжээ. Энэ мөнгө нь дундаж цалинтай иргэний 2-3 сарын цалинтай дүүцэх хэмжээ. Тухайлбал Баянзүрх дөрөвт 471 сая төгрөг, Баянгол дөрөвт 459 сая төгрөг, Хан уул дөрөвт 502 сая төгрөг, Сонгон айрхан дөрөвт 344 сая төгрөг, Чингэлдээ дөрөвт 483 сая төгрөг, Сүхбаатар дөрөвт 597 сая төгрөг байна. Харин дундаж шинэ орон сууцны үн 503 сая төгрөгт хүрээд байна. Анхаарал татах бас нэг үзэгдэл бол хуучин орон сууцны үн шинэ байрнаас давж өссөн явдал юм. Хуучин орон сууцны 1 м квадратын дундаж үн 506 саяас 5.6 сая төгрөгт хүрч сүүлийн 1 жилд 17.7%, 3 жилийн хугацаанд ойролцоогоор 55%-аар өссөн байна. Энэ нь чанар сайжруулалттай холбоотой биш, харин хотын төвд ойр байршил, бэлэн дэд бүтэц, сургууль цэцэрлэг эмнэлэгтэй ойр, түрээсийн эрэлт өндөр гэсэн байршлын давуу тал үнд илүү нөлөөлж байна. Өөрөөр хэлбэл Монголд орон сууцны үн чанараас бус газрын байршлаар тодорхойлогдож байгаа нь ил тод харагдана. Нийслэлийн дөрвүүдийн үнийн ялгаач ноцтой төвшөнд хүрчээ. Сүхбаатар дөрөвт шинэ болон хуучин орон сууцны аль альны 1 м квадратын үн 597 сая төгрөгт хүрч нийслэлийн хамгийн өндөр үнэтэй бүсгийвэр байна. Харин шинэ орон сууцны үн Хан уул дөрөвт өмнөх оныхоос 7.3% буюу 342 мянган төгрөгөөр өссөн нь өсөлтийн дүнгээр хамгийн өндөрт орж байна. Сонгон айрхан дөрөвт өсөлт 4.4% буюу 145 мянган төгрөгөөр хязгаарлагдсан нь зах зээлийн тэгш бус байдлыг илтгэнэ. Албан тоо баримтаар орон сууцны шинэ төслүүд нэмэгдэж байгаа ч бодит байдал дээр иргэдийн хүртээмж сайжирсангүй. Учир нь барилгажилт Хан уул, Баянзүрх, Сүхбаатар зэрэг тодорхой бүсэд хэд төвлөрч бусад дүүргүүд орхигдсоор байна. Монгол улсад орон сууц айжмаар амьдрах орон зай бос хөрөнгө оруулалтын хэрэгсэл болж хувирчээ. Нэг хүн олон байр худалдан авч түрээслэх, дахин зарах замаар ашиг олох нь энгийн үзэгдэл болсон бодлогын төвшин зохицуул дуцсны илрэл юм. Орон сууц бол хүний суурь хэрэгцээ. Гэтэл өнөөдөр энэ суурь хэрэгцээ өөр зээлийн дарамт, санхүүгийн боолчлол болон хувирч байна. Үнийн өсөлтийг зах зээлийн замаар тайлбарлах нь хангалтгүй. Харин төрийн бодлого, хот төвлөрөлт, санхүүгийн зохицуултыг бүхэлд нь эргэж харах шаардлага боддоор тулгарч байна. Эдийн засгийн болон 2 дугаар хэсгээрээ үргэлжлэж байна. Дэлхийн худалдааны дан алт мөнгөний үнийг дахин дээд түвшинд хүргэж, Монголын эдийн засгт төр зүрийн боломж эрсдлийг зэрэг авчирлаа. Америк нэгдсэн улсын Европын орнуудтай хийж буй худалдааны маргаан, шин тарифын зарлал нь алт мөнгөний үнийг огцон өсгөж, зах зээлд эрсдэл нэмэгдсэний дохио боллоо. Монгол улсад металлын үнийн өсөлт экспортын орлого нэмэх боломжийг авчирч байгаа ч импортын өртөг нэмэгдэх, инфляц удаан хадгалагдах, ханшийн савлгаа үүсгэх зэрэг эрсдэлтэй зэрэгцэн ирж байна. Энд алт мөнгө зэсийн үнийн өсөлтийг байнгын баялаг мэт биш, төр зүрийн боломж гэж харах бодлогын хувьд эрсдлийг тооцоолох нь чухал байна.
Энэ удаагийн үнийн өсөлтөнд дан ганц эрэлт нэмэгдсэнтэй холбоотой бус харин олон улсын худалдааны харилцаа дахин хурцдах магадлал нэмэгдсэний дохио юм. Худалдааны шин дан эхлэх үе гэсэн болгоомжлол зах зээлд хамгаалж хөрөнгийн биржүүдийн гол индексүүд уналт үзүүлсэн бол валютын зах зээл савлгаа нэмэгдлээ. Өөрөөр хэлбэл дэлхийн эдийн засаг өсөлтөөс илүү эрсдлийн горимж шилжиж эхэлснийг энэ хөдөлгөөнүүд харуулж байна. Ийм нөхцөл байдал Монгол шиг түүхий эдийн экспортоос өндөр хамааралтай. Импорт хамгаалсан эдийн засаг шууд болон шууд бус нөлөө үзүүлдэг. Алт, мөнгө, зэс зэрэг металлын дэлхийн зах зээлийн үн өсөх нь Монгол улсад эхний ээлжинд эерэг дохио мэт харагддаг. Экспортын орлого нэмэгдэх хүлээлт үүсэж валютын урсгал сайжрах боломж бүрдэнэ. Үүний нөлөөгөөр төгрөгийн анш богино хугацаанд тогтворж явах, огцом сулрахаас сэргийлэх дэмжлэг авч чаддаг. Гэвч энэ дэмжлэг нь ихэвчлэн төр хугацаатай байдаг. Учир нь Монгол улсын эдийн засгийн бүтэц суураараа өөрчлөгдөөгүй хэвээр байна. Манай улс түш, тоног төхөөрөмж, машин механизм, барилгын материал зэрэг өргөн хэрэглээний болон үйлдвэрлэлийн барааны дийлэнхийг импортоор авдаг. Дэлхийн зах зээл дээр түүхийд металлын үн өсөхийн хэрээр эдгээр импортын барааны өртөг дагаад нэмэгдэж, дотоодын инфляцийн дарамт буурах бус харин ч хадгалагдах нөхцөл бүрддэг. Металлын үн өсөх нь экспортлогч оронд орлого нэмэх боломж авчрахч, хэрэглэгч орны хувьд зардал өсгөдөг хоёр талд нөлөөтэй. Монгол энэ хоёр нөлөө зэрэг илэрдэг. Нэг талаас экспортын орлого нэмэгдэж, төсвийн орлого сайжрах хүлээлт үүснэ. Нөгөө талаас импортын өртөг нэмэгдснээр барилга, тээвэр, хүнс зэрэг өргөн хэрэглээний үн буурах боломж хязгаарлагддаг. Үр дүнд нь инфляц удаан хугацаанд өндөр түвшинд хадгалагдах эрсдэл бий болдог. Ялангуяа мөнгөний үн дэлхийн зах зээлд огцом өсч Монголд төр зуурын нөлөө үзүүлж байна. Валютын урсгал, төгрөгийн аншид богино хугацаанд дэмжлэг болж болохч импортын барааны өртөг нэмэгдэж, дотоод инфляц өсөх эрсдэлтэй. Ийм нөхцөлд үн өссөн үеиг байнгын баялаг мэт харах бус төр зуурын боломж гэж ойлгож, өөр зардлаа хянах Монголын эдийн засгийн хувьд хамгийн зөв стратеги юм. Эцэст нь дүгнэж хэлэхэд дэлхийн худалдааны маргаан, металлын үнийн өсөлт нь Монгол улсад тодорхой боломж авчирч байгаа нь үнэн. Гэвч энэ боломж нь байнгын найдвартай баялаг биш. Харин гадаад орчны тодорхойгүй байдлаас үүдэлтэй төр зуурын давлгаа юм. Ийм үед хамгийн чухал нь үнийг бус эрсдлийг харж бодлогоо тодорхойлох явдал. Өөрөөр хэлбэл үн өссөн үеийг эдийн засгийн суурьаар тэлэх нь шалтгаан бус харин өөр зардлаа хянах, ханшийн савлгаанд бэлтгэх хугацаа гэж харах нь Монголын эдийн засгийн хувьд хамгийн бодиттой сонголт хэвээр байна. Нийслэлийн хэмжээнд өрнөж байгаа мега төсвүүдийн явцын талаар нийслэлийн засаг даргын эдийн засгийн хөгжил дэд үтсийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Даваадлаа танилцуулав. Танилцуулах дурдсанаар туулын хурдны замын төр барилга байгууламжийн ажлын гүйцэтгэл 32.4% байна. Мөн материалын хангамж, талбайн хайгуул судалгааны хүрээнд геодозийн хэмжилт бүрэн хийгдэж дууссан. Инженер геологийн ажлын хүрээнд 40 цоног өрөмдөж 56.9% гүйцэтгэлтэй яваа юм байна. Харин автозам, гүүр, хоолой, үерийн далангийн наривчлан зураг төслийн ажил 92.9% гүйцэтгэлтэй байна. Дүүжин замын тээврийн барилгын ажлын явц 54% байна. Тухайлбал Ярмаг, Арцад өндөр хороол чиглэлд 19 тулгуур баган суйрлуулахаас 18 тулгуур багныг угсарч дууссан. 2 буудлын эргэлдэгч самхаг тулгуур багныг угсарсан. Дүүжин замын тээврийн 28 кабин төслийн агуулгад буусан байгаа юм байна. Харин Улаанбаатар метро, Улаанбаатар трам төслийн хүрээнд нийтийн тээврийн үйлчлэгээ корпорацийн зарчмаар ажиллуулах санал боловсруулагдаад байна. Энэ хүрээнд Улаанбаатар трам төслийг төр хувь бишлийн түншлэлээр хэрэгжүүлэх тендерийн бэлтгэл ажил хийгдэж байна. Селф 20 минутын хот орон суучлах төслийн олон нийтийн бүсэд төсөл хэрэгжүүлэхэд нээлттэй сонгон шалгуулалтыг энэ сарын 16-нд зарласан бол тусгай замын автобус төслийн тэзүү боловсруулах ажил 90% явагдаж байна. Төрийн албаны зөвлөлөөс төрийн захиргааны албан агчдын мэдлэг, ур чадвар, хандлага, чадамжийг судлах, чадамжийн хэрэгцээнд суурилсан сургалт хөгжлийн бодлогыг сайжруулах зорилгоор оночлох судалгааг энэ сарын 1-р сарын 23-ны өдөр орон даяар цахим хэлбэрээр зохион байгуулах гэж байна. Төрийн захиргааны албан тушаалын түшмэлийн ангиллаар 3 ээлжээр авах тус судалгаанд 21,000 гаруй албан агч хамрагдана. Чадамжийн онцлогооны үнэлгээ судалгаа нь төрийн албаны зөвлөлөөс шинжилэн баталсан төрийн албан агчийн хувийн эерэг хөтлөгч журмын 1-р хавсралт. Төрийн албан агчийн анкет дахь чадамжийн хүрээний эхний үнэлгээ болох тул төрийн захиргааны албан агчид заавал хамрагдах ёстой байдаг юм байна. 2025 онд манай улсыг зорих жуулчдын тоо өмнөх жилүүдийнхээс 16%-аар нэмэгдэж 854,000 гаруй жуулчин хүлээн авсан байна. Монгол улсад зочилсон нийт жуулчдын 28%-ийг Хятад, 27%-ийг Орос, 21%-ийг Бүгд найрамдах Солонгос улсаас ирсэн жуулчид, 4% буюу хамгийн бага хувийг Япон улсаас ирсэн жуулчид тус тус эзэлжээ. Нэгдсэн улсын байгууллагын аялал жуулчлалын байгууллагын мэдээлснээр 2025 оны 1-р сараас 6-р сарын хооронд 690 сая орчим жуулчин дэлхийд даяар аялсан байна. Энэ нь 2024 оны мөн үеэс ойролцоогоор 33 саяар нэмэгдсэн үзүүлэлт юм. Түүнчлэн 2025 онд аялал жуулчлал сэргсэн 20 орны 15 дугаарт Монгол улс бичигдсэн байна. Монгол 30 хоногийн хугацаатаагаар жуулчлах зорилгоор ирж буй Австри, Бельги, Итали, Испани, Дани, Швед, Швейцар, Их Британи зэрэг 34 улсын иргэдийг 2026 оны дуустал визний шаардлагаас чөлөөсөн. Дашрамд ордоход CNN агентлаг 2026 онд аялахыг зөвлөх газруудын жагсаалтаа зарлаж, тус жагсаалтад манай улсын орхны хөндийг багтаасан юм.
Дотоод улсын үйл явдлын мэдээллийг та бүхэнд хүргэлээ. Хүргэлжлээд орчуулагч редактор Мөнх Эрдэнэ бэлтгэсэн олон улсын мэдээнд анхаарлаа хандуулна. Харамдраг үзэгчтэй төвцөг мэдээллийн хөтөлбөр гадаад мэдээгээр үргэлжилж байна. Эхний мэдээллийг хүргэе. Даваа гарагт Швейцарын Давос хотно 2026 оны дэлхийн эдийн засгийн чуулган нээлттэй хийлээ. За энэ удаагийн чуулга уулзалтад дэлхийн 130 гаруй орны төр засаг бизнес иргэний нийгмийн 3,000 гаруй төлөөлөгч оролцож байна. За тодорхойлох юм бол 60 гаруй улсын төрийн тэргүүн тэр дотор Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп ирж оролцож байгаараа онцлогтой. За мөн Давосын түүхэнд хамгийн том чуулган болох төлөвтэй байна. Дональд Трамп чуулганы 3 дахь өдөр буюу 5 гарагт үг хэлэх бол өнөөдөр Хятадын төрийн зөвлөлийн шадар сайд Хэ Лифен, Европын Комиссийн ерөнхийлөгч Урсула фон дер Ляйн, Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон нар форумын энэ дээрээс үг хэлнэ. За нээлтийн ёслолын үеэр Дэлхийн эдийн засгийн форумын ерөнхийлөгч гүйцэтгэх захирал Бьорге Бренде өнөө цагт яриа хэлэлцээний тансаглал биш зайлшгүй хэрэгцээ шаардлагатай болоод байгааг онцоллоо. Форумын зүгээс олон улсын тогтсон хэм хэмжээ өөрчлөгдөж ихтгэлцэл сударч байгаа энэ үед олон улсын харилцааг шинээр бүтээх шийдлүүдэд энэ жилийн чуулга уулзалт төвлөрч шинжилэл, технологийн дэвшлиг хэд хурдтай хөгжлийг онцгойлон хэлэлцэнэ гэж мэдээлсэн бол Украины асуудлаарх Вашингтоны инхийн төлөвлөгөө мөн дайны дараа Украиныг сэргээн босгох зорилготой 800 тэрбум $8 тусламжийн хэлэлцээрийг хэлэлцэнэ хэмээн бусад их сурвалжууд мэдээлж байна. 56 дахь удаагийн дэлхийн эдийн засгийн форум яриа хэлэлцээний мөн чанар хэмээх үндсэн сэдвийн дор зохион байгуулагдаж байгаа ба энэ жилийн чуулга уулзалт 1-р сарын 23-ны хүртэл үргэлжилнэ. Японы анхны эмэгтэй ерөнхий сайдаар сонгогдсон Санае Такаичи энэ 7 хоногийн баасан гарагт парламентын доод танхимыг тарааж улмаар эх сарын 8-ны өдөр ээлжид бус сонгуулийг явуулахаа зарлалаа. Ерөнхий сайдын ажлаа аваад 3 сар болсны дараа энэхүү ээлжид бус сонгуул зарласан Санае Такаичи өөрийгөө ард түмний сонгуулиар гарч ирээгүй тул ерөнхий сайдын албан тушаал хашихад тохирсон хүн эсхийг ард түмнээрээ шийдвэрлэхийг хүссэн учраас уг шийдвэрийг гаргаснаа хэлж сонгогчдод хандан өөрийг нь тус улсын удирдагчаар үргэлжлүүлэн ажилуулах эсхийг шийдэхийг уриалжээ. Төмөр хатагтай очиж Санае Такаичи өмнө нь парламентын гишүүдийн саналаар ерөнхий сайдаар сонгогдсон бөгөөд энэ удаад түүнийг дэмжих олон нийтийн дэмжлэг нь төлөөлөгчдийн танхимд олонхын суудал авахт нь нөлөөлнө гэж найдаж байгаагаа Эвлийн баг хурлын үеэр илэрхийлжээ. Тэрээр 2026 оны парламентын ээлжид чуулганы нээлтийн өдөр доод танхимыг тарааж, за энэ сарын 27-оос сонгуулийн сурталчилгааны кампанид ажил албан ёсоор эхэлнэ гэдгийг Эвлийн баг хурлын үеэр мэдэгдсэн байна. Италийн нэрт загвар зохион бүтээгч Валентино брендийг үүсгэн байгуулагч Валентино Гаравани 93 наснда таалалд өгсөн талаар даваа гарагт түүний нэрэмжит сангийн зүгээс албан ёсоор мэдэгдсэн байна. Валентино Гаравани 1932 оны 5 дугаар сард Италийн Ламбардид төрж байсан бөгөөд 17 настайдаа Францын Парис хотод загварын чиглэлээр суралцах болж улмаар тухайн үеийн нэр загвар зохион бүтээгч нартай хамтран ажиллаж эхэлсэн байна. Тэрээр 1960-ад онд өөрийн нэрийн брендийг үүсгэн байгуулж Валентино улаан хэмээх өөрийн онцлог өнгийг бий болгож тансаг хэв маягтай загваруудаа шингээж дэлхийд алдаршуулсан юм а. Мөн тэрээр Парисын Haute Couture загварын тайзнаа бүтээлээ гарган танилцуулсан анхны Итали загвар зохион бүтээгч болж байсан түүхтэй. Өөрийн бүтээлүүдээр дэлхийн хувцас загварын ертөнцийн томоохон төлөөлөгчдийн нэг болж чадсан түүний уралсан гоёмсог чамин загваруудыг Elizabeth Taylor, Julia Roberts, Sharon Stone зэрэг олон алдартнууд амьлуулж байсан юм а. Ром хотод Валентино Гараванитай салах ёсыг арга хэмжээг 5 пүрэв гарагт зохион байгуулж эцсийн замд нь үдэж оршуулах ёслолыг энэ 7 хоногийн баасан гарагт товолжээ. Зөвлөлийн мэдээллийг хүргэе. Даваа гарагт Хятадын үндэсний статистикийн товчооны гаргасан тайлан мэдээнд дурдсанаар өнгөрсөн жил тус улсын 1000 хүнд ноогдох төрөлтийн тоо 5.6 байсан нь бүгд найрамдах Хятад ард улс байгуулагдсан 1949 оноос хойших хамгийн түүхэн доод үзүүлэлт болоод байна. За түүнчлэн төрөлтийн тоо буурснаар сүүлийн 4 жил дараалан буурсан үзүүлэлттэй. За 2025 онд Хятадын хүн ам 1 тэрбум 405 саяд хүрсэн нь өмнөх оноос 3.3 саяар буурсан үзүүлэлт гэдгийг статистикийн товчоо мэдээлжээ. 2025 онд 65 ба түүнээс дээш насны хүн амын тоо 223 саяд хүрсэн байна.
Энэ насных нь нийт хүн амын 15.9%-ийг эзэлж байна. Мөн шинээр төрсэн хүүхдийн тоо өмнөх оноос 1.6 саяар буурч 7.9 сая болсон нь 2020 оноос хойш хамгийн огцон бууралт болсон байна. Бээжингийн эрх баригчид гэр бүлүүд залуу асуудыг хүүхдтэй болохыг урамшуулсан шин татаасны арга хэмжээг нэвтрүүлж жирэмсний болон амардсны амралтын хугацааг сонгох, гэрлэлт бүртгүүлэх явцыг хэлбэршүүлэх зэрэг төрөлтийг дэмжих олон арга хэмжээ хэрэгжүүлсэн хэдий ч энэхүү төрөлт болон хүн амын тоо буурсан нь Хятадд хүн ам зүүн хямрал улам гүнзгийрч байгааг тодтгон харуулж цаашдаа үүсэх хүн амын хурдстай хөгжрөлт ажиллах хүчний хомсдол зэрэг асуудлууд нь дэлхийн 2 дахь том эдийн засгтай улсад том аюул учруулна гэдгийг мэрэгчлэлтнүүд анхааруулж байна. Та бүхэндээ олон улсын мэдээ хүргэлэн анхаарлаа хандуулсан баярлалаа. Төвцөг мэдээллийн хөтөлбөрийн өнөөдрийн дугаарыг та бүхэнд хүргэлээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Баяр таа.